Монгол улс нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайтай нийт хүн амын 60 гаруй хувь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа энэ их хотын барилга бүтээн байгуулалтын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа газар бол яахын аргагүй барилгын хөгжлийн төв билээ. Монгол улсын засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор газрын харилцаа барилга геодэд зураг 100 газрыг татан буулгаж, засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор барилгын хөгжлийн төв төрийн өмчөд үйлдвэрийн газар байгуулан өмнөх байгууллагын хэрэгжүүлж байсан үндсэн чигүүргийг шилжүүлсэн. Улмаар барилгын хөгжлийн төв нь барилга хот байгуулалтын яам, боловсрол шинжилх ухааны яам, эрүүл мэндийн яам, соёл спорт аял жуулчлалын яам гэсэн 4 яамны төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас хэрэгжиж байгаа барилгын ажилд хяналт тавьж, судалгаа мэдээллийн ажлыг гүйцэтгэдэг барилгын салбарын мэргэжлийн дэд байгууллага болжээ. Барилгын хөгжлийн төв 2012 оны намар байгуулагдсан. Газрын харилцаа барилга геодэд зураг 100 газар гэж байсан. Тэрний барилга нийтийн аж ахуйн албаны хэрэгжүүлж ирсэн ажлыг тэр чигээр хөгжлөлөөр хэрэгжүүлж байгаа. Энэ дотор бол зураг төсөл магадлал хийх, захиалагчийн яналт хийх, нормтыг боловсруулах, сургалт зохион байгуулах үндсэн тийм ажлуудыг бид зохион байгуулдаг. Тэгэхээр энэ хугацаанд бол ялангуяа барилгын салбарын үйл ажиллагаа хөгжил, за чиг хандлагт бол бас тодорхой хэмжээгээр олон зүйлд үр нөлөөгөө өгсөн байна. Бид нар бол зураг төсөл магадлал хийх ажлыг бол ил тод нээлттэй, хурдан, шуурхай, хүн сурталгүй зохион байгуулахыг зорж ажиллаж байгаа. Ямар ч гэсэн өнгөрсөн хугацаанд энэ асуудал маань бол нэлээд тийм агсан төвшөнд хүрсэн гэж үзэхээр болсон гэж бодож байна. Энэ ажлууд нь бол одоо салбарын хэмжээнд маш том бүтээн байгуулалтын ажлууд, том бодлого юм хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр салбар одоо бие дааж гарснараа энэ ажлуудыг одоо эхлүүлж хийж гүйцэтгэж ирсэн ийм одоо агцтай зүйл болсон байна. Барилгын хөгжлийн төв нь иргэд аж ахуйн нэгжүүдэд илүү нээлттэй, ил тод шуурхай хөгжлийг хэвшүүлж, барилга захиалагчийн хэлтс, нормативын хэлтс, магадлалын хэлтс, барилгын материалын, орон сууц нийтийн аж ахуйн, судалгаа хөгжлийн, сургалтын хэлтс, захиргааны хэлтс, санхүү хөрөнгө оруулалтын хэлтс гэсэн үндсэн 9 хэлтстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Барилга захиалагчийн хэлтс тус хэлтсэн улсын төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих, төсөл арга хэмжээний ажлын барилга байгууламжийг төлөвлөх, барих, засварлах, өргөдөх ажлын гүйцэтгэх нөхцөлийг зохиосоор бүрдүүлж эхлүүлэх бөгөөд батлагдсан зураг төсөл, техник технологийн нөхцөлд хяналт тавьж баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүүсүүдийг үр ашигтад зарцуулж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулахтай холбоотой ажлуудыг гүйцэтгэдэг байна. За барилга захиалагчийн техникийн ялт гэдэг нь тухайн төсөл арга хэмжээний технологийн үйл ажиллагаа нь нормтын баримт бичигт нийцэж байгаа хэсэг болон зураг төслийн баримт бичгийн дагуу баригдаж байгаад гүйцэтгэлийн ялт тавих, гүйцэтгэлийн болон техникийн ялт тавих үйл ажиллагааг хийж байгаа маа. Барилгын хөгжлийн төвд яамдын барилга захиалагчийн албад нэгдснээр барилга захиалагчийн үйл ажиллагааны журам гарсан барилгын хөгжлийн төв дээр. За энэ журмын дагуу төлөвлөлтийн үйл ажиллагаа, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа, захиалагчийн техникийн ялт тавих үйл ажиллагаа, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг яг ямар процессор яаж зохион байгуулахыг энэ журмаар зохицуулж өгсөн байгаа. За энэ журмын дагуу бол ажил болгоны процессыг яаж явагдах вэ? Ямар төрлийн журмыг үндэслэх вэ? Ямар техникийн бичиг баримтанд яаж ажиллах вэ гэдэг юм тодорхой болсон. Энэ журмаар явснаар ажил бол их өнгөрч байгаа. Зохицуулалт нь их зөв болж байгаа гэж ойлгож байгаа. Нормативын хэлтс тус хэлтсэн төвийн болон салбарын төрийн захиргааны төв байгууллагын нормативын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тус салбарыг хөгжүүлэх бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн, хөтөлбөр төсөл боловсруулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 2014 оны 9 дугаар сарын байдлаар нийтдээ 997 норматив баримт бичиг барилгын салбарт хүчин төгөлдөр мөрөгдөж байгаа бөгөөд үүнд 3 тогтоол шийдвэр, 3 үндсэн чиглэл, 263 барилгын норм дүрм, 116 барилгын дүрм, 26 удирдлагын баримт бичиг, 548 стандартууд багтаж байна. Барилгын хөгжлийн төвийн нормативын хэлтсээс барилгын инженерийн халаасны ном цувралыг эрхлэн гаргаж байна.
Монгол Улсын засгийн газрын 2009 оны 74-р тогтоолоор барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтоолцоог баталсан. Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь энэхүү тогтолцооны хүрээнд Монгол Улсын барилгын салбарт мөрдөгдөх норм нормативын баримт бичгийг шинээр боловсруулах, шинжлэх ажлыг зохион байгуулж мөрдүүлэх, олон нийтэд сурталчлах ажил юм. Иймд барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын норм норматив баримт бичгийг салбарын магистр, доктор, оюутан болон барилгын үйлдвэрлэл, зураг төслийн байгууллагын инженер техникийн ажилтнууд ашиглаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын талбарт ашиглахад тус нэмэр болох халаасны номыг цоврал хэлбэрээр гаргаж байна. Тэгэхээр одоо бид евро норм дүрм стандартыг авч хэрэгжүүлье, хэвшүүлье, туршия, үзье гэдэг энэ чиг хандлага руу явж байгаа. Тэгээ Монгол улс бол олон улс төрлийн зөвшөөрөлт гүйцэтгэлийн үндэсний стандарттай орно шүү дээ. За тэгэхээр бид нар энэ стандартаа бол евро стандарт тал руу төлхөө авч явж байгаа. Тэгэхээр бидний одоо нөгөө барилгын салбарын одоо бүтээлч байх, чанартай байх, ялангуяа барилгын салбарт мөрдөгдөж байгаа энэ норм дүрм стандартууд бол цогцоор ингэж шинжлэхдэх хэрэгтэй. Барилга угсралтын компаниуд ер нь манай барилгын салбарт ажиллагчид маань бол шинэ дэвшил технологиг бол хурдтайгаар оруулаад ирдэг. Норм дүрм стандарт боловсруулах ажил маань бол нэлээд тийм төвөгшөлтэй ажил учраас тэдний хурдыг бас гүйцэхгүй талтай юм байдаг. Бид нар бол аль болохоор бизнес эрхлэгчдийн хурдыг гүйцэтгэн өнөхөд ойртож ажиллахыг зорж ажиллаж байгаа шүү дээ. Барилга тоглолтын яам бас өнгөрсөн хугацаанд хууль эрхцээ хувьд одоо шинжилгээг цаг үеийн одоо шинжилэл өөрчлөлтийг дааж хууль эрхцээ хувьд бол бүх хуулиудаас нэмэлт өөрчлөлт болон шинжилсэн найруулга хийхээр ингэж ажиллаж байгаа. Магадлалын хилтэс. Барилга байгууламжийн зураг төслийн талаарх төрийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн орчин боловсрол болгох, зураг төслийн баримт бичигт магадлал хийх, зураг төслийн байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх замаар олон улсын жишгт хүргэх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр тус хилцсэн ажил юм. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар 2014 оны 3 дугаар улирлын тайлангаар зураг төсөлд магадлал хийх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн холбогдох хууль тогтоомж норм дүрмийн шаардлагыг хангасан 1595 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилласан юм. Зураг төсөлд магадлал хийх гэрээ байгуулж орон тооны бус экспертүүдээр хянуулж магадлалын ерөнхий дүгнэлтийг бичиж баталгаажуулсан 1281 объект байна. За магадлал гэдэг маань өнөөдөр зураг төсөл үүнтэй зураг төслийг бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр хот суурьны ерөнхий төлөвлөгөө, барилга боломж, түүний салбар шугам сүлжээ, за дээрээс нь бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга боломжуудыг хэлж байгаа зам, гол шугам сүлжээ, цахилгааны агаарын болон шугам сүлжээнүүдийг хэлж байгаа. За тэгэд энэ дэр бид нар магадлалыг хийхдээ энэ бүгд маань өөрсдөө тооцоо үндэслэлтэй байх ёстой. Тэрний хүрээнд бид нар техникийн шийдлийг зөв оновчтой сонгож үгүй гэдэг бол магадлалын үйл ажиллагаар зохион байгуулж байгаа. Барилгын материалын хилтэс. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн бодлогын хүрээнд боловсруулсан хөтөлбөр төсөл болон салбарын технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох, мэргэжлийн тусалцаа үзүүлэхээс гадна шинээр барих болон өөрчлөлт шинтгэл хийж байгаа барилгын материалын үйлдвэрийн оновчтой технологиг сонгох, материал эрдэс дөх эдийн сонголтыг хийх, түлш эрчим хүч ус дулааныг хэмнэх дэвшилт даргаыг нэвтрүүлэхэд арга зүйн өдөрдмж зөвлөгөө өгөх, мэргэжлийн тусалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг эрхэлж байгаа юм. Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын шинтгэл норм нормативыг боловсронгуй болгох, барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгох зорилгоор салбарын цахим мэдээллийн санг бий болгож 2013 оны 8 дугаар сараас эхлэн нэг цагийн үйлчилгээг нээн ажиллуулж байна.
Энэ хүн нэгцгийн үйлчилгээ нь хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсрал, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олох ажлыг зохион байгуулахтай холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна. За бидний бас ялангуяа барилгын метр квадратын үнийг буулгах, тодорхой доктортой үнд барих гол чухал асуудлын нэг бол яалтчгүй дотоодын үйлдвэрлэлийг дэмжих юм бодлого байдаг. За өнөөдрийн валютын ханшны хэлбэлцэл бол барилгын салбарт шууд нөлөөлдөг. Ямар утгаараа нөлөөлж байгаа нь гэхээр 70% бол бид нар гаднаас авдаг. Гаднаас авахдаа мэдээж валютаар авна. Энэний маань өсөн нэмэгдэж байгаа маань өөрөөр хэлбэл нөгөө шууд барилгын метр квадратын үнээр бол шууд тусгалаа олдог. Нөгөө төгөөр бид нар суур зарчим буюу дэд үсттэй байх. Нөгөө төгөөр газар тухайн барилга барих гэж байгаа газар маань бас тодорхой хэмжээгээр үн хүртэг барьсан байх. Нөгөө төгөөр барилгын материалын барилга барихад орж байгаа нөгөө норм дүрм орц хойлц бараа материал бүтээгдэхүүн бол бас хямд төсөр байх хэрэгтэй. Барилгын үнийг бол хамгийн энгийн жишгээр ойлгоход бол энэ Тоскийн барьсан тийм ээ. Төрийн орон сууцны корпорацийн барьсан буян тухай оролт баригдсан зарагдж байгаа үн бол нэлээд тийм үнэнд ойртсон үн болов гэж бодож байна. Тийм учраас бид нар 2013 оны 1 сард Монгол банктай хамтарч дэд үтс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За үүндээ бол тодорхой 4 чиглэлийг бид нар баримтлсан байна. Ялангуяа барилгын салбартын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болсон цемент арматурын үнийг доктортой түвшинд барья. За нөгөө төгөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжье. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлье. За 3 дугаарт нь бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжье. Ялангуяа барилгын салбар бол улирлын хамааралтай байдаг. Тийм учраас угсрал барилгын үйлдвэрлэлийг дэмжих. За мэдээж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг хосломол мэрэгчлээ болгох. Энэ мэтчлэн зүйлүүдийг энэ хөтөлбөртөө оруулж өгсөн. Энэ хэмжээгээр бид нарт үр дүнгөө ахиц гарсан байна. Орон сууц нийтийн аж ахуйн хэлтээс нийтийн аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг үхэлтэс тэргүүн зорилттой болгон ажиллаж байгаа юм. Монгол Улсын хурал засгийн газраас орон сууц нийтийн аж ахуйн салбарын талаар батлагдсан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулдаг бөгөөд улс үндэсний хөтөлбөр, шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилттой хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлого, хог аяглалын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрийг боловсруулсан юм. Тус хэлцээс орон сууцны хөгжлийн ажлыг улсын хэмжээнд мэрэгж дарга зүүн удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн хэлтсэнийг томоохон зорилт нь нийтийн аж ахуйн салбарын ажилтны мэрэгжил боловсруулалтыг дээшлүүлэх, шалгуулахжуулахад болон анхаарч байна. Төрөөс 2014 оныг нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгох зорилт тавин олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт аж ахуйн салбарын чиглэлээр бол үндсэндээ барилгын хөгжлийн төв мөн ялгааг төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах. За нийт аж ахуйн салбарын чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах чиглэлээр ихэхэн бас өргөдөө ажиллаж байна. За дээр нийт аж ахуйн салбараар юу байна вэ гэхээр зэрэг бид нэр бас гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажиллах талаар бас хэлц тодорхой чиглэлийг бас барилгын хөгжлийн төвөөс авч хэрэгжүүлж байна. Оросын холбооны улс, Солонгос, Япон, за тэгээд Америкийн нэгдсэн улс гэдэг эдгээр орнуудын бас ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажиллах талаар бас тодорхой ажиллагаа явуулж байгаа. Судалгаа хөгжлийн хэлтээс тус хэлтсэн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, инженер техникийн алба болон компани удирдлагуудад зориулан барилгын салбарын судалгаа мэдээллийн сан салбарын бодлого түүний хэрэгжилтийн талаар олон нийтэд цэгцтэй үнэн бодит шуурхай мэдээллийг хүргэхээр барилгын мэдээлэл сар тутмын эмхэтгэлийг гаргаж байна. Энэхүү эмхэтгэлээр барилга нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон тогтоол шийдвэр, үйл ажиллагааны мэдээлэл, шинээр нэвтэрж байгаа техник, технологи, дэвшилтэд дарга болон барилгын салбарын мэрэгчлэнүүдийн санал зөвлөмж, дэвшүүлсэн асуудал зэрэг мэдээллийг уншигчд хүргэхээр зорж байна.
Мөн судалгаа шинжилгээний хүрээнд аймаг тус бүрт баригдаж байгаа болон баригдахаар төлөвлөгдөж байгаа орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгын дэлгэрэнгүй судалгаа, салбарын хүний нөөцийн гэрэлт нийлүүлэлтийн судалгаа, салбарын хэмжээнд шаардлагатай байгаа барилгын материал болон машин механизмын эрэлт нийлүүлэлтийн судалгаа болон орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаануудыг хийж, дүн шинжилгээ боловсруулалт хийх ажлуудыг зохион байгуулж, барилга хот байгуулалтын яамыг салбарын суурь мэдээлэлээр ханган ажиллаж байна. Барилгын мэдээлэл энэ эмэгтгэл бол 51 дахь жилдээ гарч байгаа. Бидний энэ удаад гаргасан тусгай дугаар бол засгийн газрын 93 дугаар тогтоолоор барилга захиалагчийн албадыг барилгын хөгжлийн төвд нэгтгэсэнтэй холбоотойгоор бид нэр 2 дугаар гаргачаад байгаа. Энэ дээр бид нар юу гаргаж байна гэхээр боловсрол шинжилгээ ухааны яам, соёл спорт аял жуулчлалын яам, эрүүл мэндийн яам, барилга хотоо болтын яамны төсвийн ерөнхийлөн захирагч нарын одоо багцаас хэрэгжиж байгаа зөвсөл арга хэмжээнүүд буюу одоо дэд үтсийн бүтээн байгуулалт, барилга байгууламжид бид захиалагчийн хяналтыг тавьж байгаа. Энэ ажлынхаа явцыг тусгай дугаар болгож бид нар бас хүргэж байгаа. Тэнд санхүүжилт нийт хувьтай явж байгаа, гүйцэтгэл нийт хувьтай явж байгаа. Цаашид ер нь ямар арга хэмжээ авах шаардлагатай юм гэсэн тийм тодорхой тийм саналуудыг тусгасан тийм тусгай дугаарыг гаргаж байгаа. Хамгийн сүүлд бид нэр 9 сарын 10-ны байдлаар энэ дугаар гаргасан. Энийг бас бид нар энэ төсөв хэлцэх үед бас улсын хурлд сууж байгаа гишүүд бас хэрэг болох уу гэж бас тодорхой тоо хэмжээгээр бас хөрвүүлсэн улсын хурлын даван газар. Сургалтын хилтэс барилга нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн бодлого зорилтыг сургалтын хөтөлбөрт тусгах, салбарын инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдыг мэргэшүүлэх, чадварчуулах ур чадварын төвшинг тогтоох, мөнгө бодлогоажуулах зэрэг ажлуудыг тус хилтэс хариуцсан ажиллаж байна. Салбарын инженер техникийн болон мэргэжилтэй ажилчдыг гадаадуудын урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулдаг юм. Альва салбарт одоо шинэ гарч байгаа технологийн шийдэл бүх юмыг бол одоо салбарт ажиллаж байгаа улсууд ямар нэгэн байдлаар нэгдсэн байдлаар бас суралцах нь ажил хөтөлтэй байдаг. За суралцагчдыг бид нар бүртгэж яваад эрдэмтэн мэрэгд одоо шинэ технологи эзэмшсэн улсуудыг бид цуглуулад энэ чинээ сургалтаа явуулаад сертификат олгодог. Мөн тодорхой хугацаанд салбартаа ажиллаад хүлээн зөвшөөрөгдөө тийм ээ. Зэрэг дэвийг ахиулах гэж байгаа хүмүүст бас сургалт явуулж зэрэг дэвийг ахиулдаг. За сүүлийн үед энэ хөдөлмөр аюулгүй байдлын асуудал маш ихээр тавигдж байгаа шүү дээ. Хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр компаниуд бол компани дээрээ өөрийнхөө ажилчдад энэ чиглэлээр одоо захиалгах сургалтаас манахаас авч байгаа. Ер нь бол аж ахуйн нэгжүүд бол энэ асуудалтай бас тодорхой хэмжээгээр хөрөнгө мөнгө шаардах одоо зарцуулах шаардлагатай байна. Тэгэхгүй дан ганц ашиг өгөөж явахд болохгүй байна гэдэг нь бидний өнөөдрийн амьдрал дээр тохиолдод байгаа тэр эм эмнэлтэй үйл явдлууд нотлоод байна шүү дээ. Одоогийн байдлаар бол бид сургууль төгснөөс хойш яг мэргэжлээр ажиллаад энэ дадлага туршлага өшөө дээшээ ахиулж байгаа. Ингэснээр бид бол мэргэжсэн зэрэг авч байгаа. За би ус хангамжийн болон ариун татварын системийн угсралт засвар үйлчилгээгээр Монгол улсад мэргэжсэн инженерийн зэрэг горилсан юм ажилтан болж байгаа. Ингэснээр бол би энэ салбартаа бол нэлээд орж ирж байна л гэж ойлгож байна. За миний хувьд энэ барилга хөгжлийнхаа төвийн сургалтанд хамрагдсанаар бол өөрийнхөө бэлгийн боловсролыг хүрээд одоо батжуулж сурсныхаа үндсэн дээр бас залуу боловсрол хүчин болон өөрийнхөө ажилчид мэргэжлийн сургалт явуулах тийм ээ. Эндээс гарч байгаа конспектыг бас цаашдаа ажилчид болон ажилтан нартай одоо цаашдын сургалтанд бас нөлөөлөх одоо барилгынхаа хөгжилтэд мөр зэрэгцэн ажилчтайгаа алхахыг л одоо хамгийн гол ирэмсэл байгаа миний хувьд. Захиргааны хилтэс тус хилцсэн барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, хэдийн болон жилийн ажлын төлөвлөгөө, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, төвийн захирлын төрийн эмчийн хороотой байгуулсан гэрээ, байгууллагын хөтөлбөрийн дотоод журам зэрэг удирдлага төлөвлөлтийн баримт бичиг боловсруулж, биелэлтийг сар улирал хагас жилээр нэгтгэн гаргадаг. Удирдлагыг цаг үеэ олсон оновчтой зөвлөгөө, шийдвэрийн хувилбар, мэдээлэлээр хангах,
салбарын удирдлага төлөвлөлтийн баримт бичгийн хууль тогтоомжийн дагуу боловсруулж мөрдүүлэх, төвийн захирлын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж мэдээллийн зохистой тогтолцоо бүрдүүлэх, салбарын гадаад дотоод харилцааг өргөжүүлэх, архив, албан хэргийг зохих журмын дагуу эрхлэх үйл ажиллагааны үндсэн зорилго чиглэлтэйгээр захиргааны хэлтэс ажиллаж байна. Архивын үйлчилгээний зохицуулалт, баримт бичгийн хадгалалт, хамгаалтыг хариуцаж 1974 оноос хойш зураг төсөл техникийн баримт бичиг болох нийтдээ 9716 хадгаламжийн нэгж материалыг хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байгаамаа. Барилгын хөгжлийн төвийн номын самт салбарын 7000 гаруй норм, дүрм, ном сэтгүүл, каталог зэрэг материалууд хадгалагдаж байгаа бөгөөд мэргэжлийн инженер техникийн ажилтан их дээд сургуулийн оюутан залуус бусад сонирхогчдод хэрэгцээд бүхий л материалаар мэдээлэл өгч тогтмол үйлчилгээг үзүүлдэг юм аа. Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс. Барилгын хөгжлийн төвийн нэгтлэн бодох бүртгэл, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг хангах, төрийн өмчийн хорооноос батлагдсан зорилттой төвчний дагуу зарлагыг хянах, төвийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явуулах бэлтгэлийг хангаж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйгээр тус хэлтэс ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаа барилгын төсөв, арга хэмжээнүүдийн санхүүжилтэнд хяналт тавьдаг байна. Барилгын хөгжлийн төв тус салбарыг хөгжүүлэхийн тулд өнгөрөх 2 жилийн хугацаанд барилга бүтээн байгуулалт хөгжил хилцүүлэг, барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөө, Улаанбаатар, Урд болон одоо Сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, аймагуудын газрын харилцаа барилгын байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөө, Construction Mongolia олон улсын хурал үзэсгэлэн, хот төлөвлөлт болон Сингапурын туршлага сэдвүүдэд сургалт, семинар зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Эдгээр ажлуудаас онцлог Construction Mongolia олон улсын хурал үзэсгэлэн, анх 2013 онд барилгын байгуулалтын яам, барилгын хөгжлийн төв, Global Group компани хамтарч бүтээн байгуулалт эд өрнөж байгаа барилга хот байгуулалтын салбар хөгжлийн бодлогоо төр хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс тус олон улсын үзэсгэлэн хурлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ Construction Mongolia уламжлалт олон улсын үзэсгэлэн яармагтан бол 6-7 улсын төлөөлөл 60 гаруй компани Монголын аж ахуйн нэгжүүд бас оролцож байгаа. Үүний үр дүнд 14 улсын 110 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, орон нутгаас аймагуудын газрын харилцаа барилгын байгуулалтын газруудад дэмжин оролцож, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй үр дүнтэй арга хэмжээ явуулсан юм. Энэ үзэсгэлэн улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарын цаашдын чиг хандлагад томоохон үүргийг гүйцэтгэж ирсэн. Ер нь бол өмнө нь бол одоо барилгын салбарын бүх арга хэмжээ нэгдсэн зохион байгуулалтаа гэдэг үсэн шүү дээ. Жишээлбэл барилгачдын явуулах, барилгын үзэсгэлэн бол жилдээ 1-2 удаа л болдог. Одоо ч марыг аль үзэсгэлэнгээс нь ямар мэдээлэл авах гэдгээс илүү хизээ хаана юу болж байгааг нь хүчин зай ойлгохгүй болсон учраас бид нар нэгдсэн тийм Construction Mongolia гэдэг үзэсгэлэн дээр нь бас олон улсын хурал зохион байгуулж 2 дахь жилдээ ажилласан. Нэгдсэн байвал илүү их мэдээлэл авах болов уу гэж бас бодсон тийм. Тэгэхгүй зарим одоо хүмүүс тусдаа ингээд компаниудыг хооронд салгаад ингээд үзэсгэлэн зохион байгуулахаар зарим улсууд хамрагч чадахгүй үлдэх жишээ тийм ээ, аж ахуйн нэгжүүд. Тэгэхээр нэгдсэн байвал иргэд хэрэглэгчд маань бол нэлээд тийм том багтаамжтай мэдээлэл очих болов уу гэж бодож байгаа. Гол нь олон улсын хурал үзэсгэлэн гэдэг ирэхээр Монголын салбарт ямар боломж байгааг бол олон улсын гадаадын хөрөнгө оруулагчид нээж харуулах бас зорьсон. Дээр нь гадны хөрөнгө оруулалтаас Монгол улсад орж ирэх нөхцөлийг бас нээж өгөх зорилгоор юм Construction Mongolia гэдэг үзэсгэлэн хурлыг бол бид нар 2 жилдээ зохион байгуулсан. Ирэх жил бас дахиад зохион байгуулна. Иргэн дээлтэй
хариуцлагатай бүтээн байгуулалтыг хамтдаа урайтаа тусгамжлан Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн гэсэн хөв нэмрийг оруулж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, хүнд сурталгүй, ил тод, нээлттэй төвийг бий болгож, хүн бүрт хүрч ажиллахын төлөө хариуцлагатайгаар ажиллаж байна.